Дархуул аймаг дахь шинжлэх ухаан технологийн их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны нээлт өнөөдөр боллоо. Нээлтэнд аймгийн засаг дарга инх бол хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Баасанжав, шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректор Очир Бат нарын удирдлагууд болон барилгын гүйцэтгэгч компаниудын төлөөлөл, сурган хүмүүжүүлэгчид, төгсөгчид, оюутан залуус оролцсон юм а. Өнөөдөр дарханчуудын хувьд их баяртай сайхан юм тэмдэглэлт өдөр болж байна. Шинжлэх ухаан технологийн сургуулийн 2 дугаар байрны юм сайхан нээлтийн өдөр боллоо. Эндээс бол одоо Монгол улсын Дархан хотын хөгжилд хувь нэмрээ оруулсан олон сайхан баялаг бүтээгчид мэрэгжлийн өндөр одоо мэрэгчлэлтэй боловсон хүчин ялангуяа одоо барилгын салбарт бэлтгэдэг ийм сайхан сургууль байна. За миний хувьд бол бас миний хүүхэд нас, залуу нас энэ сайхан сургуультай холбоотой 1990 онд анхны одоо Дарханы техникийн сургууль гэж Орос ах нарын дэмжлэгээр энэ сургууль байгуулагдсан. Тухайн үед дотуур байр, одоо аж ахуйн одоо эсклад агуулах тэр үеийнхээ бүр одоо паз автобус, трактор гэдэг мөн одоо лабораториуд нэхэд ижүүрэн тоноглогдсон төхөөрөмжтэйгоо Монгол улсад одоо байхгүй тийм том бүтээн байгуулалт болж энэ сургуулийн анхны оюутан болж ирсэн орсон 1993 онд төгссөн байгаа. Тэгэхээр тэрний одоо үргэлжлэл болж өнөөдөр Дархуул аймагт маань шинжлэх ухааны технологийн сургуулийн 2 дугаар сайхан байр маань нээлттэй хэлээ. Энэ бол одоо сүүлийн үед хийгдээгүй Дархан хотод ялангуяа одоо боловсролын салбарт хийж байгаа маш том хөрөнгө оруулалт. Эндээс одоо энэ Дархан хотын хөгжлийг тодорхойлох, баялагийг бүтээх, Монгол улсад одоо энэ барилгын салбарт, бүтээн байгуулалтын салбарт гар бие оролцсон олон сайхан мэргэжлэнгөө төрөн гарна. Энд нь бид одоо аймгийн засаг даргын тавгын газар, засаг даргын зүгээс л бид одоо дэмжлэгээ үзүүлж ажиллана. Бид мөн одоо бүтээн байгуулалтын ажилдаа эндхээс одоо барилгын материал бэлтгэдэг үйлдвэртэй хамтарч ажиллана. Олон боловсон хүчний одоо нөөц тэднэртэйгээ хамтарч мэрэгжлийн арга зүй зөвлөгөө хамтарч ажиллана. Тус сургууль нь үүсэн байгуулагдсны 25 жилийн ойн босгон дээр ийхүү сургалтын орчноо сайжруулж, оюутан сурагчдын сурч хөгжих, судалгаа шинжилгээний ажил хийх таатай орчин бүрдүүлжээ. Энэхүү 1600 оюутны багтаамжтай 5 давхар хичээлийн 2 дугаар байрны барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар GD компани, Minj Property компаниуд гүйцэтгэсэн байна. Энэ барилга бол өөрөө бол 5 давхар гэдэг бол одоо барилгачдын хувьд бол нэг том одоо объект биш л дээ. Яг ихтэй одоо бас жижиг баг зэргийн жижиг дүүгшлүүд байсан. Инженерийн одоо заашгүй зөв шийдлийг шаардсан юмнууд бол байсан. Тэр бүгдийг бол манай инженер техникийн ажилчдын хүчээр бидний шийдвэр өгдөг. Зургийнхаа одоо компаниудаа хамтарч шийдвэр гаргаад барилгын ажлыг шуурхай өгүүлж тэгэл одоо ийм богино хоцрол барьсан. Хичээлийн шинэ байр нь 52.5 м талбай бүхий 50 сургалтын танхим, туршилтын судалгааны лаборатори, 105 квадрат метр бүхий 150 оюутны багтаамжтай 4 хурлын болон лекцийн танхимтай ажээ. GD компани, Minj Property компаниуд нь барилгын ажлыг 2015 оны 5 дугаар сарын 29-ны өдөр эхлүүлж, жил хүрэхгүй хугацаанд буюу 350 хоногт гүйцэтгэн ашиглалтанд оруулж буйд сургуулийн удирдлагууд эрдмийн хамт олонны зүгээс талархаж байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа. Одоогоор манай сургуульд 2000 орчим сурагчид, оюутнууд суралцж байна. За мөн манай сургуулийн хувьд бол лицей, бакалавр, магистр, докторийн сургалтыг бас явуулдаг байгаа. Энэ сайхан бүтээн байгуулалтын ажил бол Монгол Улсын засгийн газар босрол соёлын шинжилгээ ухааны яамны хөрөнгө оруулалтайгаар улсын төсвөөр баригдаж байгаа ийм барилга юм а. Дархуул аймаг дахь шинжлэх ухааны технологийн их сургуулийн оюутан залуус Монгол улсын өнцөг булан бүрээс ирж суралцдаг онцлогтой. Тус өргөөнөөс аймгийнхаа төдийгүй эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах олон зуун шилдэг менежер, технологич, эрдэмтэн судлаачид төрөн гарна гэдэгт итгэлтэй байна.